Тэгэхээр богдын даншиг наадам гээд энэ бол богдын одоо бат оршил өргөх ёслол юм аа. За ер нь бол 20 дугаар зууны ихэнх үед Бурхны шин монголчуудыг нэгтгсэн нэг том хүчин зүйл байсан. Өөрөөр хэлбэл Бурхны шин богж авсан бохт. Өнөөгийн бидэнд тусгаар тогтнол өгсөн гавьяатан байсан гэдгийг хэлхийн зүйтэй баха. Дугаар богд Занвазарыг Бурхны шиний тэргүүний ширээн залах том ёслол болсон байна. За энэ дээр бол одоо галахын одоо 3 аймаг за ингээд олон ноёдууд лам хуургууд нийлээд одоо наадам хийсэн гэж 1696 онд. За энэ наадамд бол ингээд зүүн аймагуд нэлээд төлхөө оролцсон гэж байгаа. За тэгээд тэр наадамд төрүүлсэн моринд зориулаад төмөн их гэж тийм дуу гаргасныг сурвалжид бичсэн байна. За ингээд энэ 11 оны дараа богд хааны зарилгаар жил болгон бат оршил өргөх ийм төрийн ёслолыг зуны одоо сүүл сарын сүүлээр голдуу хийдэг юм байна. Богд хааны зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг зааснаар 4 том ёслол ингээд монголчууд том баяр хийдэг юм байна л да. Үндэсний уламжлал соёл үеийн хадгалсан. За тэрний нэг нь бат оршил өргөх ёслол юм а гэж. Сүүлийн 3-400 жил бол ингээд монголчуудын түүх соёл уламжлалыг тээгч нь бол буддийн шашин, Бурхны шин байсан. За тэгээ тийм учраас ингээд богдодоо өргөх бат оршил өргөх наадмыг уламжилж ёсоор сэргээ хийж байгаа. Тэгэхээр энэ одоо ёслолд хүрэлцэн ирж морилно хэмээн Монголынхон түүх, соёл, уламжлалыг одоо сонирхогч одоо хэн бүхнийг одоо урьж байна.